Байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уука байна. Өнөөдөр би 11.2 км газар гүйсэн л дээ. Уртад гүйсэн. Тэгээд энэ гүйж байх энэ цаг надад амархан байгаагүй. Ягаад гэвэл өчигдөр хөлний өдөр байсан учраас өнөөдөр гүйхэд хөлөнд орчихсон, өвчин хөлөнд орчихсон гүйхэд маш хэцүү байсан л да. Тэгээд надад нэг ийм үе бодогдлоо. Ягаад гэвэл энэ гүйсэн энэ нийт замаа би нийт 5 үед хуваалаа л да. Тэгээд эхний үе нь болохоор амархан үе те, дөнгөж эхэлсэн амархан үе те. Хоёр дахь үе нь болохоор хэцүү үе. Гурав дахь үе нь болох үе, цааш нь үргэлжлүүлэх үү гэдэг үе байгаа. Ингээд дөрөв дэх үе маань бариа ойрчсан юу хүн байх одоохон дууслаа гэд өөртөө урам өгөх үе байгаа. Ингээд тав дахь нь дуусчихсан гэд өөрөөрөө бахархах үе байгаа. Тэгээд эхний үе нь болохоор ер нь гүйж эхлэхэд амархан штэ тийм ээ. Нэг ганц 2 хэдэн 1-2 км гүйж эхлэхэд бол амархан байдаг. Тэгээд тэр 2-3 км-ийн цаана хэцүү үе эхэлдэг л дээ. Хэцүү үед хөлс асгарч эхэлнэ, амьсгаа давхцаж эхэлнэ, замд байгаа хүмүүс саад болоод ч байгаа юм шиг тийм ээ, бачуураал зүгээр ер нь бол их хүнд үе эхэлдэг л дээ. Тэгээд энэ хэцүү үеийн дараагаар бүр илүү их хэцүү үе гарч идэг. Тэгээ энэ бүр илүү их хэцүү үе гарч ирэх тэр үед яадаг вэ гэвэл болчдөг юм уу гүүхэ болоод тэгтээ дөрвөө 5-6 км гүүхэд л хангалттай шүү дээ. Цааш нь заавал 11 км гүүх албач шүү гэж бодогддог шиг тийм ээ. Тэгээд хэцүү үе гарч ирдэг. Тэгээд энэ үед бол гүүхэ болчих уу, цааш нь өргөжлүүлэх үү гэж яг бодогдох үе байдаг. Харин энэ хэцүү үе тийм ээ, энэ хэцүүгийн хэцүү үе давцсан тохиолдолд одоохон дууслаа гэдэг өөрөө урам орох үе байдаг. Дөрөвдөх үе нь ингээд тавдах үе нь болохоор дуусчихсан гэдэг өөрөө ямар азар би тэр хэцүүгийн хэцүү үедээ тийм ээ 6 км гүйгээд зогсчихсангүй вэ гэж бодож өөрийгөө урамшуулж өөрөөрөө бахархах сэтгэл төрөөдөг яг тийм үе байгаа. Тэгээд би яагаад энийг ярих болсон бэ гэвэл энэ гүйлттэй адилхан тийм ээ амжилт ч гэсэн яг ийм 4-5 үетэй байдаг. Тэгэхээр эхний үе юу вэ гэвэл хүн нүгэ урам аваалтай эрч хүчтэй өста шийдвэр гаргаал заастаа би үнэхээр чадна гэж эхний алхмыг хийж эхэлдэг штэ тийм ээ. Тэгэхээр эхний үе өрөөсөө амархан байдаг. Хүн яаж ийж байгаад эхлүүл чаддаг. Тэгээ эхлүүлсний дараагаар тодорхой хугацааны дараагаар хэцүү үе гарч ирдэг. Тэр хэцүү үе гарч ирэхээр хүн боддог л доо за хэцүү үе одоо ингээд дуусчих бах арай гайгүй болчих ч юм болов гэж бодоод тийм ээ бас цааш нь өөрийгөө шахаад хичих үе гардаг л да. Тэгээ энэ хэцүү үе арайж гэж мөө өнгөрөөцсний дараагаар бүр хэцүүгийн хэцүү үе гарч ирдэг. Энэ үед ихэнх хүмүүс бууж өгдөг. Чадахгүй юм байна, болохгүй юм байна, бүтэхгүй юм байна, болий гэд их олон хүн энэ хэцүүгийн хэцүү үедээ давлгүй бууж өгдөг. Харин маш цөөхөн хүмүүс энэ хэцүүгийн хэцүү үед дээрээ жинхэнэ өөрийгөө шахаж, жинхэнэ өөрийгөө сорж, хамаг хүчээ шавхаж бүхэл байдгаа ашиглаад энэ хэцүүгийн хэцүү үеэ давж гардаг. Энэ хэцүүгийн хэцүү үеэ давж гарсан хүмүүс энэ үеийнхаа дараагаар үр шимээ тийм ээ тодорхой хэмжээний үр дүнгээ үзэж эхэлдэг учраас түүнээсээ урам аваад цааш нь улам их хүргэжлүүлж амжилт өөдөө явдаг байгаа. Энэ бол 4 дахь үе байгаа. Ингээд энэ үр шимээ үзээ цааш нь тодорхой хэмжээгээр хугацаанд явсан те төвчээртэй хандаж явсны улмаас бид нар зорилгодоо хүрдэг, мөрөөдлөө биелүүлдэг, тодорхой хэмжээний амжилтанд хүрч чаддаг. Тийм учраас миний өнөөдрийн танд өгөх зөвлөгөө юу вэ гэвэл эхний үе амархан, хүн бүхэн эхлүүлж чадна. Хүн бүхэн ер нь ихэнх хувь нь тэр хэцүү үеэ тодорхой хэмжээгээр давдаг. Харин хэцүүгийн хэцүү үе яг хэцүүгийн тэр хэцүү үед та яаж ийж байгаад тэр үеэ давж гарах хэрэгтэй болно л доо. Тийм учраас яг тэр хэцүүгийн хэцүү үеийг гарах тохиолдох үед за энэ хэцүүгийн хэцүү үе гарч ирж байна. Энийг л би давчих юм бол би үр шимээ үзэж эхэлнэ гэдгийг өөртөө сануулад бууж өгөлгүй цааш нь өргөжлүүлээрэ гэдгийг би өнөөдөр хэлэх хүсэлтэй байна. Хэрвээ тэр хэцүүгийн хэцүү үеэ давтсан тохиолдолд та үр дүнгээ үзэж эхлээд түүнээсээ урам авч эхлэх учраас та амжилт руугаа улам их ойртож тодорхой хэмжээний амжилтанд хүрэх болно. За тэгэхээр өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Баярлалаа.